болон Кингс каньоны байгалийн цогцлборт газар. Одоо үлдэж хоцорсон Улаанмодын аймагаас нь Калифорнийн эрэг даасан бүсийн Редвудын цогцлбор газар байдаг бол харин үлдсэн хагас Редвудээр дэвсэлтэй. Түүний хэсэг байх Сэйфой Кингс каньон гэсэн хоёр байгалийн цогцлбор газар оршдог. Ойн зарим хэсэг устдаж үгүй болсонтой холбоотойгоор ийхүү хоорондоо байцаа газруудад харан орж болжээ. Сэйфойн байгалийн цогцлбор газар байх генерал Шерман хэмээх юм бол энэ төлөвлөлийн модтын дундаас хамгийн том юм. Энэ мод 7.7 метрийн дундаж диаметртэй 80 км өндөр аврах том мод юм. Модны өндөр дунджаар 25 давхар барилгатай зүйцэн очдог. Эцэгт энэхүү аврах модыг ойролцоогоор 2-3 дугаар 2007 Ингээд Йосемитийн байгалийн цогцлбор газар. Калифорни мужийн хоёр хэсэгт орших Йосемити нэртэй газар нь Америкийн нэгдсэн улсын хамгийн үзэсгэлэнтэй алдартай байгалийн цогцлбор газруудын нэг юм. Их зүүн уус, Хүнди парк, гол гариг, аврах хүрхнүүд зэрэг нь жуулчдаас гадна одоо яг хэдэн турш зураачдын сонирхлыг татсаар бидний байгалийн зураг зүтгэгчээр ивжээ. Энэ газрын төв нь болсон 18 км квадрат талбай гэдэг Йосемити хүнгэрийн сүүлийн мөсөлийн үеийн болоод бий болсон гэж үздэг. Йосемити гэдэг нэр Уйгур Америк хэсгийн дөрвөн хэсгийн нэг болох Ньювоки хэсгээр хэд бод адил хэсэг. Энд амьдарч ирсэн амжинхан зураатай. одоо онцлог газрууд бий. Дэлхийн улсад нэвтрүүлэг энэ удаагийн дугаараар Америкийн нэгдсэн улсын баруун нэрийг даган байдаг. Газрын олон хэсэг тэмдэг бүрдүүлсэн Калифорни мужийн за ингээд тоглож үлээ да.